Артур Данто. Артур Калман Данто 20-р зууны 20-р хагаст урлагийн философийн салбарт онцгой нөлөө үзүүлсэн Америкийн философч, урлагийн шүүмжлэгчдийн нэг юм аа. Тэрээр 1924 оны 1-р сарын 1-нд Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Ан Арбор хотод төрсөн. Данто бага насаа Детройт хотод өнгөрөөсөн. Энэ хотод түүний соёл урлагийн анхны сонирхол төлөвшөхөд чухал нөлөө үзүүлсэн гэж судлаачид тэмдэглэдэг. Ялангуяа Детройтын урлагийн музейд багасаа очдог байсан түүний урлагийн мэдрэмж, сэтгэхүйг эрт хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн байна. Артур Дантогийн аав Самуэль Бод Данто шүдний эмч байсан. Гэр бүл нь дундаж давхаргийн боловсролыг чухалчилдаг айл байжээ. Ээж Сильвия Данто нь урлаг соёлд сонирхолтой байсан нь Дантогийн ирээдүйн судалгааны чиглэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг. Түүний төрсөн нутаг гэр бүлийн орчин нь Дантог практик мэргэжил бус оюуны болон соёлын талбарт татагдан ороход таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Данто дээд боловсролоо Америкийн нэгдсэн улсад эзэмшиж, философи, урлагийн онолын чиглэлээр гүнзгий судалгаа хийсэн. Тэрээр Колумбийн их сургуульд олон жил багшлаж, орчин үеийн урлагийг философийн аргаар тайлбарлах шинэ чиглэлийг тогтоосон. Төдийгүй урлагийн философийг бие даасан академик салбар болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Дантогийн гол асуулт нь юу урлаг юм бэ гэсэн философийн суурь асуудал байсан бөгөөд энэхүү асуулт нь модерн болон постмодерн урлагийн үед хурцаар тавигдсан юм. Урд нь урлагийг уран сайхан байдал, техникийн чадвар, бодит төслөөр тодорхойлдог байсан бол 20-р зууны дунд үеэс эхлэн энгийн ахуйн объектууд хүртэл урлагийн бүтээл болон музейд байрших болсон нь уламжлалт ойлголтыг эвдсэн. Данто энэ үзэгдлийг философийн түвшинд тайлбарлахыг оролдсон анхны томоохон онолчдын нэг байв. Сонирхолтой нь Данто анхнаасаа зөвхөн урлагийн философч биш байсан. Тэрээр Колумбийн их сургуульд түүхийн философийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан юм. Тодорхойлбол Данто түүхийг хэрхэн ойлгож тайлбарлах вэ? Түүхэн үйл явдлын утга учирыг философийн үүднээс яаж тодорхойлох вэ гэсэн асуултуудыг судалгааныхаа төвд тавьж байв. Түүний докторийн судалгааны ажил нь хожим Analytical Philosophy of History нэртэйгээр хэвлэгдэж, философийн салбарт өндөр үнэлгээ авсан бүтээл болсон. Энэхүү судалгаанд Данто түүхэн тайлбар, өгүүлэмж, түүхийн утга учирыг логик, аналитик арга зүгээр шинжилсэн нь түүний эрдмийн карьерийн суурь болсон гэж үздэг. Түүний урлагийн төгсгөл гэх алдарт бүтээл нь түүхийн философийн суурь ойлголтууд дээр үндэслэлсэн гэдгээрээ онцлог юм. Улмаар 20-р зууны дунд үеэс орчин үеийн урлаг, ялангуяа поп арт, концептуал урлагийн үзэгдлүүдийг тайлбарлах шаардлага түүнийг урлагийн философи руу айжим хөтөлсөн байна. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох Хэвшмэл зүйлсийн өөрчлөлт бүтээл юм. Тэрээр зураач Энди Уорхолын Брилло хайрцаг бүтээлийг гол жишээ болгон авч үздэг. Энэхүү бүтээл нь дэлгүүрт зарагддаг Брилло угаалгын бодисын хайрцагтай гадаад төрхөөрөө огт ялгагддаггүй боловч музейд тавигдсанараа урлагийн бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Данто үүнийг тайлбарлахдаа урлагийг урлаг болгодог зүйл нь гадаад хэлбэр бус, харин тухайн объектэд өгөгдсөн тайлбар, үзэл санаа, түүхэн болон соёлын контекст юм гэж дүгнсэн. Дантогийн дараагийн чухал бүтээл болох урлагийн философийн гадуурхал номонд тэрээр философи болон урлагийн харилцааг гүнзгийрүүлэн авч үзсэн. Энэ бүтээлд урлагийг зөвхөн гоо сайхны шалгуураар үнэлэх нь орчин үеийн бүтээлийг ойлгоход хангалтгүй болсон бөгөөд философийн тайлбар зайлшгүй шаардлагатайг онцолдог. Орчин үеийн урлаг нь үзэгчээс идэвхтэй бодол, тайлбарл, асуулт шаарддаг болсон тул урлаг нь оюуны үйл ажиллагааны нэг хэлбэр болон хувирсан гэж Данто үзсэн байдаг. Тэрээр хамгийн их маргаан дагуулсан санаагаа урлагийн төгсгөл бүтээлтэй төвшүүлсэн юм. Энд Данто урлаг устж дууссан гэдэг утгаар тайлбарлаагүй, харин урлагийг нэг чиглэлтэй шугам хөгжлөөр тайлбарлах боломж дууссан. Өөрөөр хэлбэл урлагийн түүхэнд энэ л зөв зам гэж заах стандарт байхгүй болсон гэсэн
утгаар хэрэгэлсэн. Түүний үзлээр урлагийн түүх 3 үндсэн үе шатыг дамжсан байдаг. Эхнийх нь дүрслэх урлагийн үе бөгөөд энэ үед урлаг бодит байдлыг дуурайх зорилготой байсан. Хоёр дахь нь модерн урлагийн үе бөгөөд материал техник туршилт голлсон. Гурав дахь нь постмодерн үе аль ч хэлбэр боломжтой харин утга санаа нь гол шалгуур болсон. Энэ гурав дахь үед урлагийг сайхан эсвэл муухай гэж дүгнэх нь утгагүй болж харин юу илэрхийлж байна вэ гэсэн асуулт хамгийн чухал болсон. Данто мөн урлагийн ертөнц гэсэн ойлголтыг чухалчилсан. Түүнийхээр урлаг ганцаараа оршдоггүй харин музей, шүүмжлэгч, философи, түүх, үзэгчдийн ойлголт зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр дүнд урлаг болж хүлээн зөвшөөрөгддөг. Иймээс урлагийг ойлгохын тулд зөвхөн бүтээлийг харах биш, түүнийг хүрээлж буй оюуны орчныг ойлгох шаардлагатай. Энэ санаа нь концептуал урлаг, перформанс арт, минимализм, цаашлаад дижитал болон нефт урлагийг тайлбарлахад чухал онолын суурь болж өгдөг. Эцэст нь хэлэхэд Артур Данто урлагийг философийн түвшинд авч үзэж, орчин үеийн урлагийг ойлгох шинэ логик бий болгосон сэтгэгч юм. Түүний бүтээлүүд урлагийг харагдах дүрснээс нь илүүтэйгээр ойлгогдох утгаар нь тайлбарлахыг шаарддаг бөгөөд энэ нь өнөөгийн урлаг судлалын салшгүй суурилсан. Дантогийн философи бидэнд урлаг гэдэг нь зүгээр нэг гоо сайхны объект бус, харин түүх, үзэл санаа, хүний үзэл бодлын илэрхийлэл болохыг ойлгуулдаг.